Сайн байцгаана залуучуудаа. Та хэд сайн уу? Юу байцгаана? Тэгэхээр өнөөдөр яг энэ чи Америкт 3 сарын 8 болж байгаа. Тэгээ өнгөрсөн жигсэн энэ бичлэгийг үзэж байгаа бүх эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдтэй Мартин авны баярын мэнд хүргэе. Чи намайг яаж баярлуулах гэж байгаа юм? Marla HelloFresh-ийн гоё солонгос хоол хийж өгч байгаа. Өмнө ерөөсөө солонгос хоол гэртээ хийж байгаагүй. Нэрээ тийш дээ. Bulgogi хийж өгч байгаа. Тэгээ хэрвээ та бүхэн бас HelloFresh-ийн хоолыг гэртээ хийж идмээр байвал бид нар шиг тэгээ та бүхэн вебсайтээр нь ороод The Mongolian Family 60 гэдэг тэр кодыг ашиглаад You said wrong. I said right. Okay. За, код нь юу вэ? From 60. Ти ямар сайн мэдтээ. Чи яаж мэдтээ Nara? Хойшгийнхаа яриад үндгээ сонсцсон байгаа юм байна. Тэгээ тэр кодыг ашиглаад та бүхэн 6 үнэгүй хоол авах боломжтой шүү. Yay! Би өнөөдөр төлгай хоол идэх юм дээ. Тэгээ оройн бид нэр явж боулинг тоглоно. Оо, тийх үлээ. Тийм шүү дээ. Өнөөдөр өстой гоё сонирхолтой өдөр байна. Оо, сайн уу камера? Оо, сайн уу зүгчтэй гэрэ. Өнөөдөр өстой сайхан гоё нартай өдөр байна. Сүүлийн доног бороо энэ хаваартай асаж өгч байна. Айгу бүрхэг наатай хэд өдөр байлаа. Бид нар Нарагийн шидний имлэг төрчээд байж байна. Айгу өөрхөн зөвхөн хүүхдэд зориулсан имлэг байдаг. Өнгөлөг, iPad, TV, Google-тэй тоглолцсон. Тэгээд хүүхдэд шүдэ янзлуулахад илүү тухтай. Тэгээд Нарагаа энд авчрахыг дуртай. Саяхан Сан Франциско явсан аяллаа бичлэгэн доор зөндөө хүмүүс яаж хүүхд унтуулах вэ? Тэр шинэ найзаасаа сурсан мэдээлэл арга хуваалцаарай бид нартэй гэж зөндөө хүмүүс комент бичсэн байсан. Тэгээд боломж нь гарахгүй явсаар агаад жоох удаачлаа. Гэхдээ өнөөдөр та нартай тэрний тухай хуваалцъя гэж бодож байна. Хүүхд ялангуяа нялх хүүхд унтахгүй шүн байн сэрээд ахаар хүн болгон нойр муутай тэгээд аав ээжд нэг хэцүү байдаг, бүр нэг зомби болсон юм шиг яваад байдаг. Тэгээд энэ найзаасаа сурсан аргыг хэрэглэснээс хойш харин хамаагүй айтайхан бүгдээрээ унтаад байгаа. Кан ч гэсэн илүү мундаг унтаад бид нар ч гэсэн илүү сайхан амарж аваа. Тэгээд хэрэгтэй хүнд нь тус болох байлгүй гэж удаад та нартай өнөөдөр хуваалцъя гэж бодож байна. Юу Google-тэй кино зэрэг ухаан болсон гэж байна. Би бүр энэ дотор харсан юм. Хоёул их нэг хүүхдэрээ яг ингээд зүүм үү орж байгаа хахаа эйгөө байх хоёул юм. Шүдний имлэгнээс гараад явж байна. Нараас мөд явсан. Ста мундаг. Ламба янзлуулчлаа. Ламба гинэ. Хорхоо эцэн шүдэдээ янзлуулсан. Ламп хийлэгчлээ. Юусе өөж мүлээгөө айгу мундаг байсан. Харин би бараг хажууд нь өлмөр байсан. Тэр дээр нэг зураг тавьдаг их сайн арга тий. Тэдэг айгу сатаа харуулдаг. Аха. Ламп хийлэгсэн болохоор тэгээ юм чинь хатуу юм нэг хэдэн минут биштэй идэлээрэ 1-2 цаг биштэй идэлээрэ гэдэг. Смузи яваад өглөө. Мэдээ алдсан байгаа болохоор нөгөө доотын шүдээ нэг хорхогийн алга болгосон. Тэгэхээр нөгөө доотын шүдийн мэдээ алдуулсан болохоор хилдэн цуг ингээ мэдээ алдаг шүү дээ ингээ. Тэгээ хідээр ингэж ажиллаа тоглоод байж магадгүй. Тэгээсээ энэ чинь гахаасан хүн бид нарт бас хүүхдүүдэд одоо эрдэн чихэр юм уу эрдэн чихэрийн тиймэрдүү төрлийн витамин ч юм уу зүгээр тиймэрдүү төрлийн юу ч гэсэн шүдэнд нь хорхоо идэх агай их боломжтой болдог гинэ. Наалддаг. Шүдэн наалддаг тиймэрдүү чихэр нэ. Тэгээ бид нар охиндоо одоо эрдэн чихэртэй gummy bear тийм витамин өгдөг байсан байхгүй юу? Тэгээ одоо тэрийг нөхөө болохоос ямар гоё харагдаж байна даа.
Тэгээ одоо охины сургуульд авчиж өгч байна. Юу дуурайд байна нэрээ? Нэр энийг харуулах. Дээр би Temuujin-ийн сахлын утгаар ингээд юу цамцныхаа бөөсийг тусаад байсан. Тэгсэн чинь бүр юм тусгай машин байд юм байна. Amazon-аас нэг $12 захиасан. Тэгээ ингээ бөөс авдаг гинэ. Чи харин дажгүй болоод байгаа юм уу? Тэгээ миний тэр сахлын утгыг тэгээд Marla цамцаараа аваад би тэг хайсан. Тэгээ дараа нь яг хөө маргааш шинийг авч өгнө гэсэн тэг авч өгсөн. Хийсэндээ хүрсэн. Тэгээ баяртай байгаа. Тэгээ бид нэр гэртээ хүрч ирсэн. Одоо HelloFresh-ийн beef bulgogi гэдэг энэ хоолыг хийх гэж байна. Будаа ашиглах юм ба шүү дээ. Яа, ингэж гоё харагдаж байна да. Bulgogiнд бол агуу дуртай. Гэхдээ ерөөсөө гэртээ баг хийж байгаагүй. Тэгээ энэ уудан дотор бүх материал байгаа. Тэгээ дотор нь юу байгаа бүгдээрээ харъя. Ногоон сонгон sriracha. Дээр бас нэг ийм гаргаад ирсэн шүү дээ. Айгу хөөрхөө. Энэ bulgogi соос юм бах та. Хэрцсэн лоон. Оо, лоонг нь хилцээ өгсөн байгаа мó. Ямар амархай. Үгэрцэн шиг л харагдаад хэ. Тийм ээ, cucumber гэнэ. Sour cream нэг хэрдэ. Шилчиж юм болсон чи ийм хэлбэртэй юм шүү дээ. Jasmine rice. Оо, ийм будаа өгч шүү дээ. Ийм жоохон уу. Шид байгаа гэдэг. Сайн л шүү. White wine vinegar. Ямар хөөрхөн жижигхэн савлтай. Өшөө будаа дээ шүү дээ. Half a cup of rice. Sesame seed. Эхлээ будаагаа уугаад ногоогоо бэлдээд. Агуучтай байна. Одоо энэ бэлдсэн үгэрцгийг найруулсан vinegar руугаа утгаж одоо сөөг болох юм байна. Тэгээд одоо тэрийг нь хий. Бэжилта канука аун зохицуулж штэ ичээ бэжилта аун одоо дуусах гэдэг нэ халбаан дэвчлээ халбаан аун хоёр халбаа гаргаж ирсэн да энд нөө за bulgogi маань ингэж харагдаж байна гэж ямар болсон байна? Адилхан байна уу? Тэгээ энэ дээр нь жоохон майонезтэй халуун ногоо тавьсан байгаа юм билээ соос. Тэгээ тэрийг нь бэлдээ тавьцаа. Би тэр өөртөө ингэж амсаад халуун ногоо нэмээр бол тэгэл халбгаар жоохон нэмэл. Идчихэ гэж бодчих. За аунуудаа дэш авъя. За авъя. Стежиндөл төвчөртэй хүлээлээ дээ. Ди за аун дэш авъя. Хаал болцсон. Манай хөсөлийн үед ингээд сансан дээр хөрхөн суудаг болцсон. Тэгээд Папагаар хоол өгж байгаа, банан идж байгаа, broccoli, sweet potato идж байгаа. Жохон л доо. Тэгээд ингээд багаар хоол амсуулаад тэгж байгаа. Бид нартай хамт суугаа цаана. Юм дуртай байгаа гэхгүй. Temuujin хаал хийцэн бай. Ямар гоё юм бэ. За ямар амтдах нь вэ? Хэлж мэдэхгүй л шүү. Хоол нь ямар вэ? Гоё баярлаа. Мартинын бэлгийн таалагдж байна. Та нар санаж байна уу? Өмнөх жил яг Мартин амнаар бид нар Каны хөлсийг бич дээр мэдчихсэн. Тэгсэн чинь жилийн дараа нөгөө хүү гэсэн хүүхдэн дээр гарч ирсэн. Хөрхий нэмсгэлээ. Сайхан хоол идлээ. Баярлаа. Зүгээр. Кан унтсан. Нараг сургуулаас нь авсан. Тэгээ та нартай найзаасаа сурсан. Хүүхд унтуулахын тухай арга ухаалцъя гэж сууж байна. Эхлээд та нарт хэлмээр байгаа юм гэвэл хүүхд болгон өөр, хүн болгон өөр тийм ээ. Тэгээ гэр бүл болгон өөр болохоор хүмүүс яаж хүүхдээ унтуулах арга бол төрөл төрлөөрөө өөр байгаа. Миний энэ саяхан найзаасаа сурсан арга болохоор миний өмнөх мэдгүй өмнө Nara дээр турч үзэж байгаагүй арга байгаа. Би тэгээ бас яг найзаагаа хэлсэн бүх юмыг яг тэр чигээр нь хийгээгүй. Харин өөрийнхөө амьдралд тохируулаад тэгээд мэдээллээсээ ойлгоод тэгээд
өөрийнхөө хүүхд, өөрийнхөө одоо амьдрал, lifestyle бүх юмдаа жоохон тааруулахад хийсэн байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн миний өгсөн зөвлөгөөг адилхан тэгэж тусч аваарай. Заавал яг над чиг ч юм уу эсвэл заавал яг хэлснээр нь тэгэж байх хэрэггүй. Өөрөө харж байгаа тэгээд мэдэрээ би зүгээр мэдээлэл хуваалцъя гэж бодсон. Хүүхд унтуулахын хувьд бол хамгийн хоёр чухал юм байдсан байх гэж би бол ойлгосон. Эхнийх нь болохоор хүүхд төрснөөс хойш тэгээд том болох тусам өдөр болгон унтах ёстой тэр цаг, унтлахныхын тоон ингээд баян өөрчлөгдөж идэг. Ялангуяа эхний 1 жил дотроо бол тийм учраас хамгийн эхний жилдээ бол ингээл яагаад хөгдүүлээд байгаа эсвэл хизээ ядраад байгаа инээ тэрээр нь ингээд жоохон ингээд эргэлзэх магадaltaй байдаг. Тэгтээ сүүлийн үед маш их судалгаа хүүхдийн нойр унтахын тухай судалгаа хийдэг болсон болохоор тэр мэдээлэл нь бол бэлэн элбэг байдаг болсон юм байлээ. Төрснөөс эхний 4 сар хүүхд бол бараг л 2 цаг болгон шөнө бол сэр хэрэгтэй байдаг. Тэгээ өдөр унтахтаа бол унтаал гэдэг. Ерөнхийдөө бол унтаал гэхдээ айгүй олон сэрэл унтаал. Тэгээл их олон удаа хооллох ёстой 2 цаг болгон. Нэг тиймэрхүү. Тэгэхээр эхний 4 сартаа бол ийм одоо яг хүүхдээ одоо унтуулж суруулъя гэсэн тийм арга бол хэрэггүй юм байлээ. Яагаад гэхээр хүүхд бол нялх байгаа. Тэгээд нялх дээр нь бол аль болох тэгэл их унтуулаад хөхүүлээл тэгэл байж ах хэвээр. Ялангуяа шүн. Тэгээд 4 хагасаас 5 сарын хооронд хүүхд бол ингээл яг юм ойлгож эхлээд одоо унтах цагнууд нь илүү юм тогтмол болж эхлээд орой унтах цагнууд нь илүү урт хугацаа болоод тэгээ мэмэ хөх юм уу эсвэл уужаа хөх цагууд нь бас одоо юу гэдэг те илүү хол зайтай юм иддэг болдог ч юм уу те. Тэгэхээр одоо 4 хагасаас 5 сараас хойш нь унтуулах арга хэрэгжилж болд юм шиг байлээ. За тэгээд би илүү дэлгэрэнгүй одоо яг хүүхд 4 сартаа 5 сартаа 6 сартаа хэр их унтах ёстой, хэдэн унтлагатай байх ёстой гэдгийг одоо сүлд хэлье. Тэгээ хоёр дахь хамгийн чухал юм нь болохоор айгүй их ээжнэр би ч гэсэн яг хүүхдийг унтуулахын тулд заавал угжуулдаг эсвэл мемийг хүүлж байгаа унтуулдаг. Тэр нь болохоор жоохон яванда муу зан гинэ. Тэгээд эхэндээ бол эхний 4 сартаа бол тэгж байгаа. Тэгээ 4 сараас хойш 4 хагас сараас нь хойш аль болох мөмийг хүүлэх одоо хоол өгөхийн унтлагатаа ингээд тустай байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхд яванда унтах болгондоо заавал мемэ амандаа хийж эсвэл заавал угжаа ууж эсвэл заавал амандаа нэг юм хөхөж ч юм уу те тэгжиж унтдаг тийм зан сурчдаг гинэ. Тэгэхээр өөрөө одоо юу гэдэг те орондоо хөвтөл тайвшраал хөвтөө унтцдаг болохын тулд аль болох унтахт нь хооллох ёсгүй юм гинэ. Цагийн хуваарьд оруулах гэсэн мэт ийм цагаар eat, play, sleep. Идээд тоглоод унтаад. Тэгээд унтаад сэрснийхэн дараа дахиад идээд эдснийхэн дараа сайн тоглож агаад тэгээд унтж байгаа байхгүй. Тэгэхээр яг унтахаасаа өмнө бол мөм идэггүй. Харин гэхдээ миний туршлага болохоор каныг яг сэрсний дараа хөхүүлжээ. Тэгээд тоглож байгаа. Тэгээд дахиж бараг 2 хөхүүлээд байгаа. Өшөө тоглуулж байлгаж байгаа л тэгээд унтуулдаг. Тэгэхээр бас ингээд хүүхдийг чинь бас ингээд хөхүүлж байгаа унтуулчаар тэр чинь ингээ заавал хэрэгтэй айгу сэрээд идэх те. Тэгэхээр унгаад ч юм уу баагаад ч юм уу шээгээд ч юм уу тэгэхээр харин хооллох тэр мемийн өгөхийн эсвэл угжийн өгөхийн унтахаас нь ингээ тусгаарлаж өчгөр тийм одоо тийм хэрэгээс ч юм уу шээх хэрэгээс болоод сэртгүү болчт юм байлээ тэр айгу амар. Тэгэхээр илүү тухтаа унтдаг. Бас удаан. Тийм удаан тухтаа унтдсан юм байлээ. Тэгээд тэр хоёр бол хамгийн чухал гэж надад санагдсан. За тэгэхээр би утсан дээрээ сейвлсэн байгаа. Тэгээд одоо 5 сартай хүүхэд өдөрт хэр их унтах ёстой, хэдэн цаг унтах ёстой гэдгийг нь одоо ингээд бүр судалгаагаар гаргаад ирсэн байгаа юм байлээ. Тэгэхээр 5 сартай хүүхэд өдөрт бол 15 цаг унтах ёстой юм гинэ. Орой шөнөөр болохоор 11-ээс 12 цаг унтах ёстой. Тэгээд өдөр болохоор 3 унтлагатай. Унтлах дундуура 2-оос 2.25 цаг л сэрэг байх чадвартай. Тэгэхээр одоо 2 цагийн дараа л яг кан ингээл ойлгонаал ингээл сонирн болоод хэлдэг те. Тэгэхээр ядарсан байна гэсэн үг. Тэгэхээр харин одоо ингээл заримдаа хүүхд ингээл бүгдээрээ ингээл завгүй юм хийгээл ингээд байж байгаа болохоор хүүхд яг хизээ басыг
юу хийсэн хэр их цаг өнгөрж байгаагаа анзаарахгүй явж байхад л ингээл хүүхд уулгана шүү дээ. Тэгэхээр яагаад байгаа юм бол мем өгд юм уу, ингэд юм уу, тэрд юм уу ингээл ингээд сандраад юу хийхээ мэдэхгүй байдаг ялангуяа эхний жил дотроо. Тэгэхээр яг ингээл цагаа хараад за 12 цаг сэрсэн. Тэгэл яг 2 цаг ойртоод ирэхээр ингээд жоох уулганаал тэгэн штэ тэ. Тэгэхээр яг 2 цаг болсон юм байна. Нойр нь хүрсэн юм байна гэ. Тэгэл авч тэрэл оронд нь тавиал унтуулах гал тэгэхээр яг тохирд юм байлээ тий. Тэгээ манай кан бол яг 2 цаг сэрүүн байгаа л тэгээд айгу ядардаг. Тий. Уулганаа л ингээл эхэлчихдэг. Тий. Одоо өдөр ялангуяа унтж байгаа унтлагын 2 цагаас доош байлгах хамгийн сайн гинэ. Тэгээд хамгийн сүүлийн унтлагын орой 5 цагаас өмнө дуусгацсан байвал орой бас илүү сайн унтдаг гинэ. За тэгээд шөнө болохоор 5 сартай хүүхэд 5 сартай ээжиж 2 цаг болгон сэрээд байвал шөнө тэгэж 2 цаг болгон мем идэх хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Хүүхэд бол 5 сартай хүүхэд бол ялангуяа эрүүл биетэй хүүхэд бол 6 цаг явах чадвартай тэгэж мемэ идэхгүйгээр тэгээ явандаа тэгэж орой илүү унтуулж сурахгүй бол тэгэл шин орой сэрээд байна гэсэн үг мемэ нэхэл нэг хэсэг кан яла өдөр сайн идэхгүй ээжиж шин 2 цаг болгон сэрж мемэ идэдэг гэсэн те 4 сартай 4 бараг 5 сар хүрчээсэн. Тэг өдөр нэх мемэ идэхгүй мөртлөө шин 2 3 цаг болгон сэрэл мемэ идэл Temuujin бат байх шүүртэй амар ядарч байгаа юм чи. Тийм тэгээд өөрчлөө за нэг шин нэг гүрийг нэг 3 шин гүрийсэн. Мемэ нөхгүй тий. Орой мемэ нөхгүй тэрэл бутаж унтуулаад мемэ нөхгүй нэг хэдэн хоног гүрийгээд тэгсэн чинь өөрчлөгдөөд өдөр илүү сайн идэг болоод тэгээ орой мемэ нэгч тэгэж сэрхэ байцсан. Тэгтээ бол шин бол 1-2 удаа бол 5-6 сартай хүүхэд бол сэрх ёстой. Ядаж 6-аас 7 цаг унтж байгаа мемэ хөхгөө сэржээвэл болно гэсэн. Тий. Тэрнээс баг одоо 2-3 цаг болоод мемэ хөхгөө тавил аль болох одоо юу гэдэг те мемэ хөхгүйгээр илүү унтахын заах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгэхээр яг хүүхэд шөндөө болохоор нийт нэг 11-ээс 12 цаг унтна гэж байгаа. Тэгтээ тэрийгээ тэг хуваагаа. Тэрнийхээ дундуур нэг босч идэнэ гэдэг байгаа байхгүй тий. Тий. Тэгэл хүүхд болгон өөр болохоор энэ болохоор ерөнхийдөө л мэдээлэл байгаа байхгүй юу? Ялангуяа анхны хүүхдээрээ одоо яах ёстойгоо мэдэхгүй байгаа шүү дээ. Тэг хүүхд шин 2 цаг болгоо ингээ сэрээд ахаар одоо ингэх ёстой юм бахта одоо 4 5 6 7 сар хүртэл одоо тэ ингэх ёстой юм бахта гээл тэгэл сэрээлэн шүү дээ. Тэгэхэд ийм мэдээлэл өгөө тих ёсгүй. Чин хоолол унтах хоёрлоо ингээ хэтэрхий хамааралцсан байна. Тэ? Тэрийн жоохон тусгаарлаад өдөр нь илүү хооллын нөгөө тэгээд шин аль болох өгөхгүйхэн шиг жоохон гүрэлгч гэвэл тэгэл хүмүүс тэгэж тийм үстэй тий. Тэгээд энэ мэдээлэл нь илүү ингээд аав ээж нь ирчүүж өгч байгаа байхгүй яагаад тэгэхээр ямар ч аав ээж хүүхдээ үйлүүлэх дурггүй. Тий шин ингээд үүлээ мемэ өгөх гээд сэрхэр чинь тэгэл за өгчий даа гээл тэгэл санаа зовоолтой өрөвдөл өгч штэ. Тэгтээ ингээд цаанаас нь ингээд бүр судалгаагаар гаргаад ирсэн ингээд хүүхэд чинь ялангуяа эрүүл хүүхэд чинь заавал тэгэж 2-3 удаа шин сэрх хэрэггүй гэсэн тийм хэлсэн байгаа болохоор чинь тэгэл тэрийг сонсоол. За тэгэхээр кан болохоор одоо 6 сартай тэгээ 3 унтлага авж байгаа. Тэгээд унтах болгондоо нэг 45 минутаас нэг цаг унтд юм уу тий. Тэг заримдаа нэг 30 минут ч юм уу 40 минут унтж чараа ингээл нэг дутуу сэрчтэй. Тэгэхээр нөгөө 2 цаг сэрүүн байх хэвээр 2 цаг хагас сэрүүн байх хэвээр хүүхэд чинь нормыг тэгээд яг тэрэндээ хүрч чаддгүй. Тэгэхээр бас жоохон баримжаатай энэ мэдээлэл хэрэглээрээ томрох тусам орой илүү удаан унтах чадвартай байх ёстой. Тэгэхээр ингээд сар болгоо энэ хүүхдүүд чинь илүү юм сураал, илүү чадвартай болоод тий. Ерөнхийдөө бол 7 сар хүртлээ 7 сар гэхэд одоо 2.75 цаг сэрэг байх чадвартай гин. Гэхдээ яг өдөр тутамдаа унтах цаг нь бол хിവэрэ нэг 14-аас 15 цаг байна. Тэгээ адилхан 3 аптай. Тэгээд хамгийн том өөрчлөлт алхам нь болохоор нэг 8-9 сараас эхэлдэг юм шиг байна. Тэр нь одоо хүүхэд 3 унтдаг байсан бол өдөрт 2 унтдаг болоод яагаад гэхээр хүүхэд Nara karaoke юу дураад байна гэж. Тэгээ яагаад гэхээр 8 сар хүрээд ирэхээр бараг 3-аас 3.5 цаг сэрэг байх чадвартай болчихж байгаа байхгүй. Яаж сүүлийн үед Temuujin метээр хүүгээ унтуулад байгаа вэ гэхээр аль болох өөрөөр нь унтуулахыг сурах гээд байгаа. Энэ бол
амархан тэр доороо 1-2 хоног сурчдаг юм биш юм бэлээ. Тэгээд их удаан цаг хугацаа шаарддаг. Ягаад тэгэхээр жоохон хүүхд багаасаа яг аав ээж нь унтуулахад нь яг ямар үйлдэл хийж ийн, юу хийж ийн тэрэндээ дасчдаг. Тэгээд тэрэндээ дасаад ирэхээрээ илүү сайн яг тэр хിവэрээ унтаад сурчдсан байлээ. Одоо жишээвэл би хүүхдэд унтуулахдаа зөвхөн мемэл өгдөг тэгэл зөвхөн мемэ идчихэж унтдаг хүүхд болно гэсэн үг байхгүй. Би болохоор сүүлийн үед эхлээд хүүгээ нэг 2 минут тэрвэрдэм бас хэтэрхий удаан ингээд тэрврээд байвал зөвхөн тэрврүүлээд унтдаг болдог ч юм уу те. 2 минут тэрврээд нэг хамт унтдаг нэг тийм хүнжир шиг тоглоом гэх юм уу нэг жижиг ингээд бариад ингээд үнэрлээд тэрвэрдэг тийм нэг унтлагын тоглоом байт юм байлээ. Тэгээд тэрийн нөгөө тэгээд 1-2 минут тэрврээд нэг жоохон дуудуулаад хөшгөө хаагаад те өдөр унтлагт нь ч гэсэн жоохон хөшгөө хаагаад хэтэрхий гэрэлтэй байвал бас унтах хэцүү байдаг да. Тэгээд жоохон чимээгүй болгоод аль болох өөр том хүүхдүүдтэй наар маратай хаа заримдаа хэцүү байдаг л да. Гэхдээ аль болох те боломжийг гаргаад тэгж жагаад оронд нь тавиад хүүхдийг бас өөрийнх нь тустай оронд нь унтуулад эртнээс нь унтуулаад сурчвал тайхан байдаг гэж лээ. Тэгээ хүүхдээ орон дээр нь тавиад тэр хүнжлийн хажууд нь тавиад тэгээд жоохон тэгээ мэдээж хүүхд үйлнэ. Тий. Мэдээж ингээд өөрхөн тэрвэрж байж байгаад ингээд тавьчихарч өөлнө штэ. Тэгээ үүлэхээр нь жоохон өөрөөр нь үүлүүлээд гэхдээ хайж явахгүйгээр хажууд нь те дуудуулаад ч юм уу чэйжин дээр нь ингээд жоохон илээд ингээд товшоод ингэж үгээ. За унтах цаг болсон ч юм уу дуудуулаад ингэж байлгаа. Илээд ингээд чэйжин дээр нь товшоод ерөөсөө үүлээд болохгүй байвал харин авч болохгүй. Авчгаар чи харин би ингээд илүү жоохон чанга болчих юм бол намайг авчих юм байна гэж сурчдیں гэсэн. Тавшруулах болохгүй байвал тэгээд жоохон орхичих гэсэн. Нэг 3 минут өөрөөр нь жоохон уйлуулад тэгээд хүүхд чи өөрөө ингээд уйлаад тэгээд ирэхэр чинь өөрөө өөрийгөө тавшруулах чадвартай болд ингэнэ. Тэгэл нэг 3 минут уйлаад тэгээ зогсоог байвал дахиж орж ирж жоохон нурууг нилээ тавшруулаад ингээд. Гэтэ ерөөсөө дээшээ авч болохгүй. Тэгж жагаал 3 минут гэж жагаал 5 минут тэгээ бүр амар үлээ бүр үнэхээр болохгүй байл дээшээ авч олно гэдэг юм бэлээ. Гэтэ баг хоёулынхаа туршлагт бол кан бол баг тэгж байгаагүй те. Нэг 3-4 минут амар үйлж байгаа л тэгэл хамгийн дээдлээ за нэг 10 минут үйлсэн байж магадгүй. Гэхдээ тэр хоорондоо бол нэг уйлал болол тэгж байгаа шүү дээ. Бүр 10 минут бүр гэхгүй шүү дээ. Тий. Яг эхний 3-аас 5 хоног тэгж уйлуулах хэцүү юм байлээ. Ямар хэцүү байсан бэ те тэгж уйлахын сонсох. Одоо 50 болгон жоохон уйлгандаг. Гэхдээ айгу амархан нэг 1 минут ч юм уу 2 минут гэл нэг жоохон уйлган жагаал тэгэл өөрөө тайвшраал унтцдаг. Гэхдээ хаяа одоо ингээл аяланд яваач ч юм уу цагийн хуваар нь өөрчлөгдөө ч юм уу тэгэхээр хэцүү байдаг тийм нөгөө сурсан юм амархан мартах гачж байгаа юм шиг тий. Сая 2 явахаас өмнө яг тэр 7 хоногийн бид нэр каныг яг энэ цагийн хуваарт нь оруулах гал өөрөөр нь унтуулах гал хичээгээл тэгээ аялд явсан чи айлд очиад эсвэл буудалд очиад байхаар чи заавал ч дундаа хийж унтаал тэгээ нөгөө хөгчин шинжэнгөө өстө момент хийж унтаал нөгөө дасгсан нөгөө хийжсэн юмнууд нь ямар ч үр дүнгүй болоод 2-7 хоног өстө дон чөмгөө дундаа хийж манай хүүч жаргасаар байгаа л тэгээ гэртээ буц хурж ирээд тэгээ бид дахиад за хуучныхаа одоо өөрөөр нь унтуул сурах аргад нь орё гээл тэгээд ихэлсэн одоо тэгж нэг ихлээ нэг бас нэг 3-5 хоног болсноо тий. Тэгээ ер нь бол одоо бол бүр өөрийгөө айгуу сайн тайвшруулад унтдаг болцсон. Тэгээд хамгийн гоё юм нь одоо хүүхд ялангуяа юм 5 6 7 сараасаа ингээд ийм маягаар ингээд өөрийгөө тайвшруулад сурчвал бараг 1 нас хүрэхтэй өөрөө бүр ингээд тэрэндээ дасцсан унтах цаг болохоор л за баг нөгөө нэг тоглоомоо аваад за би одоо унтмаар байна гэж хурж ирээл аав ээж баг хилдэг гэдэг юм да. Хилдэг болчдөг. Тэгснэ за тэгвэл ээж нь юу оронд нь оруулаад игээл ном уншаал үнсээл тврээл оронд нь тавиал тэгээл нөгөөт нь өөрөө хөвтөж байгаа л унтчихдаг гэж байгаа юм. Айгу амар санагдаж байгаа. Хоёулаа Nara дээр яадаг байлаа. Oh my god. Хажууд нь хөвтэйл тэврээл тэр хүн нэмэж нь ингээл дуудаад тэврээл алхаа яваад байдаг гэсэн тий. Хоёулаа бараг заримдаа бараг 15-аас 25 бараг 30 минут тэрж мөрөө унтуулдаг байсан тийм ээ. Oh my god.
Хаам ядарч Одоо Кан өөрөө нэг настай дэ өөрийгөө ингээд тавьшруулаа унтуулдаг болчих юм бол хоёлаа өстэй айгүй гоё цагтай байхгүй. Хоёлаа энэ хоёр дахь хүүхдээрээ бол баг яалтчгүй заавал ингээ хэрэгтэй болоод тэгэхгүй бол ямар ч юм амжилт чадахгүй. Эхний хүүхдээр болохоор илүү чөлөөтэй, илүү цаг завтай байдаг байсан болохоор тэгэл тэгчдэг байсан. Таалагдж байгаа айгүй үр дүнтэй байгаа. Тэгээ та бүхнийгсэн хэрэглээд үзээрэй. Тийм тэгээ өшөө асуулт байвал комментэнд үлдээгээрэй. Тэгээд комментэнд хариу бичиж болно. Гэтэ та нар бас асуухаас өмнө өөрсдөө сайн судалгаа хийгээд үзээрэй. Одоо онлайн дээр бол хар мянган судалгаа, хар мянган өөр төрлийн тэгэл арганууд байгаа. Тэгэхээр та нар бас өөрсдөө судлаад яг та нарт яг юу тохирох юм шиг байна бас өөрсдөө хараад үзээрэй. Энэ арга бол бид нарт айгүй хайтаахан таарад байгаас үлээд. Oh, sama camera. Манай хөөс ирчлээ. Бид нэр Santa Barbara-гийн монголчуудтай хамт явж боулинг тоглох гээд гарлаа. Зура. Нэг жоохон явж тэд нартэй хангаад олчаад хурдж хөгтөд онтуулна. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай. Баяртай.